Хэрвээ ямар нэгэн ном болон тэр номны агуулга маш олон жилийн туршид хүмүүсийн ширээний ном байгаад тэгээ маш олон хүмүүс тэр концепцийг ашиглаад амжилттай амьдралдаа хэрэгжүүлээд баян болоо тэ хин нэгийг дамжуулж явдаг. Зарим бүр хүмүүсээс нуудаг тийм ном байвал бид нар яалтчгүй тэрийг нэг энэ яг юу юм болоо гэж анхаарлаа хандуулахаас аргагүй болно тийм биз. Тэгэхээр юу гэх юм өнөөдөр миний ярих гэж байгаа ном нөр 99 жилийн өмнө бичигдсэн буюу 1926 онд бичигдсэн гэсэн одоо хүртэл хүмүүс уншдаг, одоо хүртэл энэ номдэр гардаг агуулга концепцүүдийг хүмүүс өндөр түвшинд ашигладаг. Одоо миний хувьд ч гэсэн ашиглаад надад амар хэрэг болсон болохоор би бүр энийгээр бичлэг хүртэл хийх гээд өнөөдөр ингэ ярьж ин л бодоод үз. Тэгэхээр ямар нэг юм бүхэл бүтэн баг 100 жил номны бичигдсэн агуулга одоо хүртэл ажиллаж ингэвэл бид нар яалтч хүнийг бодох хэрэгтэй юм болно шүү дээ, тэ. Тэгэхээр энэ өөрөө ямар ном гэхлээрэ Richest Man in Babylon буюу энэ хавьд гарч ирэх бах, энэ хавьд гарч ирэх бах. Babylon-ы хамгийн баян хүн гэж баг миний хувьд амьдралдаа уншиж байсан санхүүгийн номнуудаас хамгийн шилдэг гэж баг дүгнэхүүц ном байгаа даа. Тэгээ өнөөдөр ирэхэд энэ номны тухай би яаж энэ номыг өөрөө уншиж олж яваад тэгээ надад яаж энэ ном илүү их одоо орлого олоход яаж орлогоо хадгалахад ер нь санхүүгийн талаар надад ямар их боломжрол олгосон бэ гэдэг тухай би нийтдээ надад хамгийн их тусалсан тань ч гэсэн тусалж магадгүй гэдэг би нэг дөрвөн айгүй чухал одоо take away буюу сургамжуудыг та бүхэн нэмшлэгээр хуваалцах байгаа. Тэгээ ерөөдөө яг өнөөдөр шууд сонсоод та ашиглаад амьдралдаа яг өнөөдөр та дасандаа хэдэн төгрөгтэй ч байсан хамаагүй яг өнөөдөр шууд ашиглаад эхлэж болох концепцээс нь хавуулаад жоохон тэ гүнзгий төвшөндөө бас концепц хүртэл нь хуваагаад нийтдээ ярьсан байгаа. Тэгээд олон ярилгүй бичлэгүүгээ эхэлцгээе. Тэгээ айгүй сонирхол юм байна л да. Тэр нь юу вэ гэхлээр ингээд хүн төрөлхтөн яаж хөгжсөн зөө бидний ашигладаг мөнгө одоо крипто болоо тэ карт болоо тэ дээр үед одоо зоос мос ашигладаг бэлэн мөнгө ашигладаг ингээд янз янз байгаа шүү дээ тэ. Хүний ашигладаг нь багаж хэрэгсэл яаж өөрчлөгдсөн гэсэн хүний зан араашин гэдэг юм ерөөсөө өөрчлөгдөг байгааг юм баталгаа байдаг байхгүй. Яг тэгэхээр яг тэр үед хүн төрөлхтөн ямар байсан, мөнгөтэй яаж харьцдаг байсан, бизнестэй яаж харьцдаг байсан, тэр зан характер, тэр бүх зүйл яг одоо ч явж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө маш олон жилийн туршид ингээд судлагдсан хүний тэр байгалийн заанаас нь одоо тийм заваан ч юм уу, гинэн ч юм уу, тэн зан характер дээр ер нь тулгуурлаж яаж мөнгөтэй бид нар ер нь зөв харьцах юм бэ гэдэг хэдүүлийнх нь 10 жил заадаггүй, бараг зарим тохиолдолд лав ээжээсээ сонсоогүй тэр маш нарийн нандин одоо мэдлгүүдийг ерөөхдөө оруулсан байгаа шүү. За тэгээд эхэлцгээе. Эхний бөгөөд амьдралдаа шууд өнөөдөр ямар ч шалгал тооцохгүй ашиглаж болох нэг арга нь юу вэ гэхлээрэ өөртөө эхлээд түл гэдэг юм. Өөртөө эхлээд түл буюу pay yourself first буюу та ямар нэгэн байдлаар бид нар ер нь цалин авдаг, цалин авдаг, ямар нэгэн байдлаар мөнгө олдог. Та юу хамгийн түрүүнд хийдэг вэ гэж бодоод үзээрэй. За гарч хоолнд ордог, хувцас авдаг, хүний төрөөсөө төлдөг, эсвэл лизингээ төлдөг, эсвэл бид нар шинэ утас авдаг, шинэ амттан авдаг, ясан бус юм авдаг. Тэгээ юу гэсэн үг гэхээр таны сардаа зовж олсон тодорхой хэмжээний тэр мөнгө маань хин нэгнийг кармаар ороод байгааз тань руу биш. Та мөнгө авлаа, шууд хин нэгэн рүү мөнгө төлөөд байгааз. Юу гэхээр та хоол авлаа гэж бодоход рестораны эзэн рүү мөнгө төлж гин, хувцаалаа гэхэд хувцсны тэр газрын эзэн рүү төлж гин. Эсвэл та түрээсээ төллөө гэж бодоход тэр түрээсийн одоо тэр байрны эзэн рүү мөнгө төлж гин. Та надад хин нэгэн төлөөд байгааз. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр эхлээд өөртөө төль гэдэг концепц буюу ямар нэгэн мөнгө тань руу орж ирсэн бол тодорхой хувийг өөр дээрээ авч үлд гэдэг арга заадаг. Ерөөсөө л тань руу мөнгө орж ирлээ гэж бодоход яг ном дээр заадаг арга нь юу гэхээр эхлээд түрүүвчээ зузааруул гэж байгаа юм. Тэрэн дээр юу гэж заадаг вэ гэхээр олж байгаа орлого болгоныхаа 11 буюу нийтдээ 10%-ийг нь өөртөө хадгал эхлээд тэгээд 90%-аар нь амьдр гэж заадаг аахгүй. Юу гэхээр танд магадгүй 3 сая төгрөг орж ирлээ гэж бодоход 3 сая төгрөгнийхөө та 300 мянган төгрөгийг нь хадгаламж руугаа хадгална гэсэн үг. 5 сая орж ирлээ 500 мянгаыг нь хадгаламж руугаа паг. Тэгээ тэр мөнгө ерөөсөй байхгүй юм шиг бодно гэсэн үг. Тэгээ яг түүхэн дээрээ яг ном дээр оголдог түүхэн яаж явдаг вэ гэхээр аймаг гой түүх би даад уншиж үзье. Номны түүхэн дээр одоо манай Babylon-ы хамгийн баян хүн буюу Аркад гэж хүн байдаг. Аркад гэж хүн. Аркадын багын хоёр найз буюу Баншир болон Коби гэдэг нэг хоёр хүн байдаг. За энэ нэр нь айгүй хэцүү учраас Бата болдоо хоёр гэдээ дуудаж үзье. Бата болдоо хоёр юу гэхээр Бата болвол ерөөсөө сүх тэрэг хийдэг. Маш авьяастай сүх тэрэг хийдэг. Үнэхээр супер хүн. Тэгээ Бата яадаг байсан бэ гэхээр ерөөхдөө үнэхээр ажилдаа гаргуу, үнэхээр дайжгүйч мөнгө олдог, гэр бүлийнхнийгээс дайжгүйд хижээдэг, үнэхээр амжилттай явж байгаа гэсэн үргэлж мөнгөгүй байдаг гэсэн. Яг ингээл мөнгөө олоод мөнгөө үрээл ингээл дуусчдаг. Мөнгөө оллоо бүх юмдаа төллөө тэгээд цаана мөнгө өлтөхгүй дуусчдаг. Тэгээ нэг удаа манай Бата ингээд юмаа хийгээд яхаа мэдэхгүй байжсэн чинь болдоо буюу хөгжимчин найз нь ярьдаг байхгүй. Тэгээ Бата болдоо хоёр ярьж байгаа. За юу вэ нэ тэрэг ярьжсэн чинь манай Бата юу гэсэн чинь би ингээ өдөржингөө ажиллаад байдаг гэхдээ надад ямар ч ингээ мөнгө үлдэхгүй байна. Би яг юу буруу хийгээд байгаа ойлгохгүй байна гэдэг жоо байхгүй.
Тэг ингээл ерөөсө хөдлөөлөдөг нэг юм ториг шиг юм дотор орж ингээд. Яг орчин үеийн шигдэж байгаас. Тэгсэн чинь яасан гэсэн чинь тэр хоёр шийдэнгүүтээ хоёулаа ер нь аркад дээр очие. Аркад ерөнхийдөө бол одоо манай найз хоёулаа яалтчгүй одоо баян хүнч. Тэгээ нөгөө хоёр ярьж байгаад яхаа мэдэхгүй аркад дээр очихоор шийдтээ. Аркад дээр очингуудаа за аркад минь багийн анд минь бид нар чи адилхан сургуульд явж исэн. Адилхан бараг л тал хувааж идчихсэн тий. Гэтэл яаж чи ингэж одоо баян болсон юм бэ? Мань хоёр нь ингээ өдөржингөө ажиллаад арай ч үгүй л ерөөхдөө амьдралаа болгож авч явж байна. Чи ер нь яаж ингэж чадсан юм бэ гэдэг ч. Тэгсэн чи ерөөсөө аркадын хэлсэн цорын ганц үг нь юу байсан гэсэн чинь олж байгаа орлогынхоо тодорхой хувийг нь өөртөө авч үлд гэдэг л үг байсан. Ерөөсөө хэдийг олсон ч бай хамаагүй 11-ийг нь өөртөө хадгалж үлд. 11-ийг нь өөртөө хадгалж үлд гэж байгаа. Тэгсэн чинь манай Бата болд хоёр тэгээ бит хоёр мөнгө ингээд арай гэж ингэж юм амжуулж явах чи яаж дахиж 10%-ийг хадгалах юм бэ гэсэн чинь хүний орлого өсөхийн хэрээр үүрэг зарлах чинь бас өсдөг юм аа. Гэхдээ шаардлагатай зарлага болон хүсэл хоёроо ялгаж сураа гэж хэлсэн байгаа. Тэг нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр миний хувьд би нэг өөр нэг жилийн өмнөөс яг орлогынхоо яг 10% болгоны ингээд зүгээр цуглуулж гэх юм уу зөв мартаж эхэлсэн байхгүй. Тэгээ надад төрсэн мэдрэмж нь юу байсан бэ гэхээр би яг бодит түүхээ олцож байгаа шүү. За төрсэн мэдрэмж нь юу байсан бэ гэхээр та ингээд мөнгө хадгалаад ирнэ шүү дээ. Тэгээд эхлэхээр танд хоёр мэдрэмж төрд юм байлээ. Эхнийх нь юу гэхээр амар юм 50 мэдрэмж байна. Яг тэгэхээр та хадгаламжтай болоод байгаа учраас тархич нь чөлөөтэй сэтгэж эхэлнэ. Магадгүй би өмнө яадаг байсан бэ гэхээр зүгээр л анх дөнгөж 3 жилийн өмнө онлайнаар анхныхаа орлогыг олцсон. Тэгэл зүгээр л олсныхаа хэрээр бүгдийн давхар үрээд идэв гэсэн байхгүй. Тэгээ ягаад гэх юм би ирээдүйд олчих юм чинь дахиад үрээд исэн байхгүй. Тэгэл олоод мөнгөгүй олоод мөнгөгүй болоод яваадсан. Тэгээ би энийг уншаад яаж ийсэн чи юу яасан бэ гэхээр мөнгө хадгалаад эхлэнгүүт нэг юм хамгаалтын данс үсэд эхэлдэг юм бэл. Тэгээ дээрэс нь энийг та энэ мөнгөө та ингээд дахиж мөнгө олохтой ашиглах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар гинтийн шаардлага гарч ирэхэд ашиглаж болох үсэн мөнгө үсэд ахаар та чи ингээд энэ survival буюу амьд үлдэх хэрэгцээнээс ингэж давж гарч ирээд тэгээ ерөөсөө бүр яадаг вөхлөөр та зүгээр л сэтгэлгээний чинь цар хүрээ амар том болно. Яг тэгэхээр айцх болчихдог байхгүй. Хүн нөгөө дансанд нь өөрийг нь хамгаалах мөнгө байхгүй болохоор тэрэндээ баригдаад амар айцтай хөдлөөд эхэлдэг юм байл. Тэгмүүд өөрийг нь хамгаалах за би үнэхээр юм фейллээ гэж бодоход намайг нэг сар 2 сар тэжээж мөнгө байна уу байна. Янз бүрээ яг мөнгө тулахад надад хэрэг болох уу байна гэх мэтчлэн хамгаалтын данс үүсгээд эхлэхээр эсвэл ямар нэгэн байдлаар боломж гарч ирэхэд надад бэлэн мөнгө байна уу байна те. Тэгэхээр хүн чинь ингээ чөлөөтэй сэтгэж байгаа байхгүй. Боломж хаана байна? Тэрийг хайж эхэлж байгаа байхгүй. Яг тэгэхээр айх айц байхгүй. Хүн бүх юмаа үрээд ахлаар амар айцтай, амар дарамттай тэгж амьдэрдэг гэсэн үг шүү. Тэгэхээр эхний take away буюу энэ номноос миний хамгийн их ерөөхдөө ойлгосон зүйл бол ерөөсөө орлого болгоныхоо 11-ийг нь хадгал. Хүн 11-ийг нь хадгаллаа гэд нэг тийм амьдрал чи өөрчлөгддөг байхгүй. Би бол хувьдаа яадаг болсон бэ гэхээр би олсон орлого болгоныхоо 10%-ийг нэг хадгалаад мартдаг хадгаламж. Тэгээ 10%-ийг нь яг өөртөө хөрөнгө оруулах. Ингээд ерөөхдөө 20% нь бол яг ингэж яваалт. Тэгүүлсэн 80-аар нь яг үндсэнтэй амьдрал юмнуудаа ингээд зохицуулаад ингээд бусад юмнуудаа яадаг гэсэн үг. Тэгээ явхлаар нэг мэддэхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь нэрэл айгүй амар ид. За энэ бол ихний take away байлаа. За тэгээд та нэрээ хэлэхэд та энэ take away-дээс энэ сургамжуудаас хамгийн хэрэгтэй тань санагдсан аль нь байсан бэ тэрийг комент зэгт үлдээгээрэй. Би бас тэгээ те хардгий шүү. За тэгээд дараагийн юу руу орцгоё. За хоёрдугаарт миний лав амьдралд нэг ийм юм байдаг юм байштай гэдэг бүр нэг юм нүд нээж өгчсэн нэг концепт. Би намайг уншиж байхдаа. Тэгээд яасан гэхлээр өмнө ингээ зүгээр л бид нар их мөнгө олох хэрэгтэй, бүр их мөнгө олох хэрэгтэй гэж боддог болохоос ш одоо олж байгаа мөнгөө тодорхой хэмжээнд өөртөө авч үлдэх хэрэгтэй гэж боддоггүй шүү дээ, тэ. Одоо хоёрдугаар зарчим бол яг энэ шиг ерөөсөө амар энгийн зэгдэн. Гэхдээ яг бодохоор бид нар огт төрөөсө бодож байгаа үнцэг үү. Тэр нь юу гэхээр зарлага хяна гэдэг үнцэг зөө. Тэгэд юу гэхээр бидний орлого өсөхийн хэрээр давхар зарлага дагаж өсөж байгаа байхгүй. Хамгийн гол нь хүний одоо шиг магадгүй та 3 сая за 5 сая төгрөг олоод тэгээд тэрэндээ хэмжээний ингээ таны орлого зарлага бүх юм чинь тойрцоод тэгээд та бүр их мөнгө олъё гэж бодож ивэл 10 сая болсон ч гэсэн таны зарлага зөвхөн 10 сая болчихсон юм бэл. Тэгээд гол нь ерөөсөө энэ амьдралын хэм маяг чинь ингээ дуусахгүй ингээл яваад байдаг. Тэгээд ингэж явж байгаа хүн хизээч тогтвортой тэр баялагтай тэр амьдралын маяг үүсгэж чаддгүй юм байна л да. Насан туршдаа нэг юм пульс зүрхний цохилчийг амьдрсаар байгаа тэгээд дуустах юм байна л да. Тэгээд энэ номон дээр өөрөө үндсэн өөрийнх нь манай Аркад ахын хэлж байгаа үг нь болохоор бодлогогүй одоо мөнгө өрдөг хүний цүнхнээс буюу төрөвчнээс зоос зүгээр урсаж гарч явдаг гэж байгаа. Тэг ингээд бодоод үзлээ. Та өөрөө ингээд хувинтай ус бодъё л та. Хувинтай ус бариа өвцөн байж идэл тэр их цоорхоонуудаар чиг усаа алдаад байна шүү дээ. Та амьдрах гад ингээд явж ядж идэл тэр цоорхоонууд буюу таны шаардлагагүй зардлуудаар чи ингээд мөнгө урсаад байгаа юм. Тэг хүмүүс яадаг вэ гэхээр чи ингээд миний шаардлагатай зардал ч би өөрийгөө шагнаж штэ да гэдэг гинэ. Тэнгүүч ерөөсөө
бидний өөрсдөөс асуух хэрэгтэй амар чухал асуулт нэг ном дээр юу гэдэг вэ гэхээр энэ яг шаардлагатай зардал уу эсвэл зүгээр л миний хүсэл үү? Тэ? Хэвчлэн зүгээр л хин нэгний хүсэл байдаг гэдэг чинь. Шаардлагатай зардал гэхээс илүүтэй. Би юу яаж гисэн гэж би хамгийн анх заяа 18 байна 19-тэй байхдаа би чин амьдралынхаа хамгийн яг ихний нэг тийм одоо тухайн үедээ ч юм уу том мөнгө юм олж үзчихсэн. Тэр нь яг би 5 сая 300 төгрөг хамгийн анх нэг олж үзчихсэн хөөхгүй. Тухайн үед чин бас 5 сая 300 одоогийн 5 сая бараг одоогийн нэг 10 сая маяг шиг мөнгө байгаа. Тэр тухайн 5 сая бол. Тэгээ би анх 5 сая төгрөг 10 эдтэй хөлт олж үзчихээд. Тэгээ би ингээл ер нь сард нэг 2 сая маяг л олдог байсан тухайн үед. Тэгээ би хамгийн анхны 5 сая төгрөг 5 сая 300 олцоод яасан бэ гэхээр зүгээр солиорсон зэ. Том сарж өдрийн 2 3 кофе уун зэ. Өдрийн 2 3 кофе уун. Тэгээ солонгос хоолнд орно. Ийш тийш яв зүгээр таксидж явна. Тэгээ зүгээр л COG-ээс орол ясан болсон жижиг сажиг снэк байнга явна. Тэгэл ялгаагүй 5 сая 300 олсон ч гэсэн би 2 сая олсон үндээс ялгаагүй юу ч байхгүй тэгэл өрөө дуусгацсан байсан хөөе. Тэгээ би дараа нь тэнчэнээс өөрийгөө юу ажигласан бэхээр яг энэ номыг бүр том дараа нь уншичаад яг л энэ байсан юм байна. Яг л цорхоо хүн шиг амьдарч исэн юм байна гэдгийг ойлгосон хөөе. Тэгээ энэ дээр юу гэдэг вэ гэхээр та нэг сар ингээд бичээд үзэж байгаа юм зөв. Амар сонирхолтой нь бүх үрж байгаа өдөрт үрсэн бүх зардлуудаа бичээд үз. Тэгээд яг тэр зардлуудаа та сарын дараа харж яад би энэ сард яг юунд хамгийн их зардал гаргасан бэ гэдгийг хараад үзэж байгаа хөөе. Тэмүүт ч амар инээдтэй сонь зардал гарч ирд юм бэл. Тэгээд тэр зардлуудаа танснараа та дээрч болох нь шүү дээ. Энэ бол хоёр дахь арга байлаа. Орлого олох ур чадвараа ихсгэх нь. За энэ бол 3 дахь сургамж, 3 дахь take away. За номон дээр манай Аркад гол дүрийн одоо ах уу юу гэж хэлдэг вэ гэхээр the more wisdom we gained, the more we may earn гэж хэлдэг байхгүй. Хэр их мэдлэг бид нар хуримтлуулна, төдий чинэгээрээ бид нар их орлого олно гэж хэлдэг байхгүй. Тэнгүүд би сүүлийн үед янз янзын хүмүүстэй ажиллаж байна ингээд дүүнэртэй ажиллаж байна, үеийнхэнтэйгээ ажиллаж байна, ах эх нартай ажиллаж байна. Тэнгүүд хүмүүст нэг хүсэл байгаад байна. Тэр нь мэдээж хэрэг онлайнаар маш их орлого олох те хүн болгонд байдаг орлого. Гэхдээ энийг авахын тулд зөрүүлээд өгөхстой буюу энэ юм байхгүй байна. Тэр нь юу гэхээр мэдлэг хуримтлуулах, ур чадвараа сайжруулах гэдэг юм. Юу гэхээр ерөөсөө энийг өгж ижил та энийг авна штэ. Тийм биз? Ерөөсөө бодоод үзлээ гэж. Би амьсгалаа гаргаж иж шинээр амьсгал авдагтай адилхан та энд нэг юм өгж иж энд нэг юм авахгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та мөнгө олмоор л бол онлайнаар мөнгө олмоор л бол ур чадвараа сайжруулахаас арга байхгүй. Шинэ мэдлэг мэдээлэл авахаас арга байхгүй. Өөр ямар ч энэ дээр гаргалгаа байхгүй. Тэ одоо та юу ч хийдэг байж болно. Контент бүтээгч, код бичдэг, веб хөгжүүлдэг хүн, за аль эсвэл зүгээр өөр ажил хийдэг хүн юу ч байсан хамаагүй та сүхээ хурцлах хэрэгтэй байхгүй. Яг тэр өөрийнхөө юу хийж одоо юу ашиглаж орлого олдог тэр юм улам хурцлах хэрэгтэй, улам сайжруулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэнгүүч юу болоод байна гэхээр одоо ингээд хүмүүст ямар хүнд ер нь боломж олддгийг гэдгээс бодоод үзье. Ямар хүнд яг мөнгө олох криптогоорч бай, контентоорч бай, e-commerce бай боломж олддгийг ингээд тэгэхээр хүн мэдлэгтэй юм уу ур чадвартай хүн л боломж олддог байхгүй. Ягаад тэгэхээр яг одоо таны нэгэн танд боломж байгаа зү. Гагцгүй ягаад та тэрийг олж харахгүй гэхээр таны ур чадвар болон таны мэдлэг хоёр чинь хангалттай сайн биш болохоор та тэрийг хийж чадна гэдгийг мэдэхгүй байгаа даа. Одоо чинь Elon Musk бол энэ дэлхий дээр маш их боломж байгаа. Бүгдийг хийж чадна шүү дээ. Ягаад тэгэхээр тэр хүний ур чадвар мэдлэг хоёр нь тийм өндөр түвшинд учраас юу ч хийсэн хэдэн сая долларын компани болгож чадна шүү дээ. Тэ? Гэтэл магадгүй та эсвэл магадгүй би ягаад тодорхой түвшинд ингээд явж байгаа вэ гэхээр миний ур чадвар, таны ур чадвар хангалттай сайн биш болчихж байгаа байхгүй. Таны ур чадвар, мэдлэг хоёр чи өсөхийн хэрээр боломж өргөөшөө тэлдэг байхгүй. Энийг үгдэх нь нөлөөд ороогоос. Таны ур чадвар болон мэдлэг хоёр чинь ихсхийн хэрээр таны урд харагдаж эхлэх боломжууд чинь өргөөшөө тэлж эхэлдэг байхгүй. Тань ингээд амьдрал ингээд болон цөөхөн байна гэдэг чинь таны ур чадвар төдий хэмжээний бага өнө гэсэн үг байхгүй. Одоо чинь би бодъё л доо. Би хятадаар ярьдаг, орсоор ярьдаг, англиар ярьдаг, японоор ярьдаг, солонгосоор ярьдаг, 5 хэлээр ярьдаг үзвэл надад ямар их боломж байх вэ? Гэж бодоод үзье. Тэгэхэд би ганцхан англиар ярьдаг бол надад гарч ирэх боломж нь бага байна шүү дээ, тэ? Яг энэтэй адилхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан та санхүүгийн боловсрол, контент бүтээлт, тэ? За энэ крипто гэж юу болоод байгаа. За энэ тэгвэл онлайн бизнесүүд юу яаж явдгийг ингээд энэ бих боловсруулалтыг яах хэрэгтэй гэсэн үг. Та ерөө намайг үзэж байгаа бол ер нь аль болох онлайнаар орлого олох тийм хүсэлтэй хүн гэж би ойлгож байна. За хэрвээ тийм болвол би анхлан эхэлж байгаа хүмүүст зориулсан үнэгүй e-book болон бүр нэлийн гүнзгий видео хичээлэл бэлдсэн байгаа. Та тэрийг миний юун дотроос ороод энэ доор байгаа description дотор байгаа линкээр ороод авах боломжтой. Хэрвээ та
бүр ур чадвартай ямар нэгэн салбарын мэрэгжилтэн тийм хүн болвол дижитал бүтээгдэхүүн гаргах тийм хувьчилсан програм ерөөхдөө бол удахгүй эхлэх гэж байгаа. Тэгээд тэрний талаар бас мэдээлэл авч болно. Тэрэн дээр ерөөхдөө бол яаж дижитал бүтээгдэхүүн лонч хийж явуулах бүх юмыг ерөөхдөө бол би яг гардан зааж өгж байгаа тийм хөтөлбөр байгаа даа гэсэн үг. Тэгээд тэрний талаар мэдээлэл авахыг хүсвэл миний Instagram хаяг руу 2 гэж бичээд мэдээлэл авч болно. Хэрвээ та анхлан суралцагч бол доор угаа линкээр ороод мэдээллүүд үнэгүй зүйлүүдтэйгээ танилцаад тэгээд яваарай гэж. Тэгээд яг энэ дээр нэг манай аркад ахын те анх ер нь яаж баяжсан, яаж энэ баялагийг хураасан бэ гэдэг түүх гардаг аахгүй. Тэр манай ах хуу залуудаа ингээ зүгээр нэг юм чулуун дээр юм сэлбэр хийдэг. Тухайд ч одоо ингээ цаас мас байсан ч юм уу байгаагүй ч юм уу те. Чулуун дээр ингээ сэлбэр хийдэг хүн байсан байгаа аахгүй. Тэгээ яасан гэхээр тийм хүн байжгаад за ер нь манайхаар бол заавстай шааша ер нь нэг айтах амьдрыг гэж бодоод тэгээд тухайн үеийнхээ одоо манайхаар бол одоо мөнгө хүлэгчтэй мөнгө зээлдэг хүнд холбогдоод за алгами шах минь ээ надад яаж та хөрөнгө хураахыг заагаад өгөөч ээ би бүгдийн сурахад бэлэн байна гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээ нөгөөх нь окей хэрвээ чи энийг өнөө шөндөө дуусгаад өгөх юм бол би чамд яаж өөрийнхөө энэ хөрөнгийг хураасна зааж өгье гэдэг байгаа юм. Тэгээд манай хүнстэй шүнжэнгөө бүрстэй гараа цэврүүтэл нүдэ бүрстэй гачин болтол сууж бөө юм болж шүнжэнгөө сууж нэг юм дуусгаад нөгөө алгамиштэй өгөөд чич бас би чамаа бараг чадахгүй байх гэж бодчихсон шүү дээ. Үзээтэй гараа авах нэ гэд тэгээ зааж өгдөг байхгүй. Тэгээ алгамиш зааж өгөөд багуугаар цаачаа ингээд өөрөө одоо нөгөө хамгийн анхны 10% дүрм орлогоё гэдэг дүрм бүх нөгөө нэг санхүүтэй холбоотой тийм дүрмүүдийг зааж өгөөд тэгээд мань нөхөр ингээд аркад мас ажирсаар агаад яванда Бабилоны хамгийн баян хүн болсон байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө яад ингэсэн чам ингэдгийн гинэ хүн өөрөө нөгөө нэг танд ингээд тусалж болох үс хүмүүс үргэлж байдаг зөө. Хүмүүс танаас илүү ямар нэгэн салбарын мундаг туршлагатай хүмүүс үргэлж танд туслахад бол нээлттэй байдаг гэж. Та гол нь яагаад тэр хүмүүс ямар хүн тусалдаг юм бэ гэдгсэн чинь өөртөө асууж ирэхгүй байгаа нь мэддэг туслахгүй. Тэгээ надад туслаач би ингэ гэсэн юм а гэж өөрөө тэр хүн өөрөө ингээд тусламж гоохгүй бол юу. Тийм үстэй. Тэгэхээр тэр хүн буюу та бид нар хүнээс асуух одоо тэр юу зүйлүүдээр холбогдож орох хэрэгтэй гэсэн үг нэгдүгээр. Хоёрдугаар тэр зөвлөгөө өгөхөд тэрийг нь хэрэгжүүлж чадна гэдэг тэр хүчин чармаалттай хүн гэдгээ бас байх хэрэгтэй гэж байна. Одоо чинь яа бодоод үзвэл та би магадгүй нэг амар мундаг бизнесмен ахаас зөвлөгөө авчиж байж бодъё л та. Тэр хаад нэг цаг зарцуулаад зөвлөгөө өгье. Тэрний сонссноо за ах юу нүний юм байна. За ойлголоо. Гэтэ ах наач чинь жоох юу юм шүү дээ. За наана жоохон наатай чинь санал нийлэхгүй наах. Ах за наач худлаа мэнэ. Эсвэл сонсож авснаа гараа юу ч хийхгүй бол тэр хүн надад бүхэл бүтэн нэг цаг зарцуулж надад зөвлөгөө өгөх хэрэг юу байга. Тийм байгаа сте. Тэгэхээр юу гэхээр танаас одоо илүү мундаг хүмүүс юм уу одоо миний л ингээ би өөрөөсөө мундаг хүмүүстэй юу ярихтаа яадаг вэ гэхээр тэр хүмүүс яагаад яавал тань зөвлөгөө өгдөг вэ гэхээр та асуух хэрэгтэй. Хоёрдугаар та тэр зөвлөгөөг нь ашиглаад нэг юм хийчих чадах хэмжээний тийм хөдөлмөрч хүн гэдгээ батлах хэрэгтэй байна. Тэгэхгүй одоо надаас яадаг л та дүүнэр хүмүүс ингээл янз янз юм асуудаг л та ингээл би ингэсэн тэгсэн ингээл тэгэл заримд би хариулаг байгаа штэ. Тэнгүүд нэг хүн баг гэсэн байгаа байхгүй. Хариулаагүй байна уу бро би ингээд ингэсэн юм а гэсэн сүүл рүүгөө байна уу стам нь хөө юм уу гэсэн зэ. Тэгээ би тоглоод араас нь тоглож байгаа юм л би нэг скриншот энэ оруулж. Тэгснээс сүүлдээ надад туслаач мөнгө байна зэ юм бол. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс амар их байдаг учраас угаасаа одоо чинь хүмүүс тийм болд юм байна. Тэгэхээр та өөрөө тусламж одоо хүнээс авах хэмжээний тийм хүн байх хэрэгтэй гэсэн үг. Өөрөө та тодорхой хэмжээний нэг юм хийцэн юм хийцэн нэг жоохон юм оролдоод үзсэн хүн байхгүй бол юу ч оролдоогүй ээжиж dropshipping гэж юу вэ гэдэг ч юм. Яаж онлайнаар мөнгө олох вэ гэдэг ч юм. Нэг basic асуултуудыг асуугаад ахлаар тэр чинь нөгөө нэг сонсож одоо шин би өөрийг нь амар гэж хэлж байгаа юм биш үү. Гэтэ би ч нэг юм одоо нэг юм яг хүмүүсийн асуудаг асуулт тэгээ ирдэг юм ямар хүн худ дугаар уу ямар хүн яг үнэхээр энэ хүн тослоод би үнэхээр болох уу гэдэг ингээ зүгээр асуултаас нь хүнийг ойлгомжтой болчтой байхгүй. Тэнгүүд яг ерөнхий юм асууж байгаа хүмүүс хизээч юу явдаггүй. Тэр хүмүүс туслаад ч тэр хүмүүс юу ч хийтэ олоод байгаа юм чаддгүй юм билээ. Би туслаач байсан. Би анхандаа зүгээр сайхан сэтгэлийн үүднээс хүмүүс аягүй тусалдаг байсан байхгүй. Тэгсэн чинь өөрийнх нь зүгээс хийх юм хийгээгүй хүнд би юу ч хэлээ туслах юм билээ. Миний үг ч ордоггүй юм билээ. Яг тэгэхээр come on зөв YouTube нээгээд одоо чинь энэ юу вэ гэж хайгаад ChatGPT нэгээд энэ юу вэ гэж хайгаад дэвтэр дээрээ нэг хідэн тэмдэглэж хийгээгүй баачка надаас асуугаад миний цагийг өргөх шаардлагагүй байхгүй. The fuck. Харин эсвэргээр яг тэр юма хийцэн сурцсан яг үнэхээр гатцсан. За би контент хийх гэсэн чинь энэ дээр гацаад байна. Бараг оруулж хийх гэсэн чинь магадгүй энэ дээр гацаад байна. Би дижитал бүтээгдэхүүн гаргах гэсэн чинь би яг хаана вебсайт явуулах дээр гацаад байна. Яаж AI ашиглах дээр гацаад байна гэдэг нь
Яг бодит гацсан тийм юм байвал би бүр дуртай зарим хүн өнгөж болтоход туслаад өгдөг хөөхгүй. Тэгэхээр юу гэхээр одоо над чиг одоо би чинь бас жижиг гар шүү дээ. Яг энэ одоо үзэж байгаа хүмүүс их би чинь том гар шүү дээ. Тэгэхэд надаас том хүмүүс, надаас мундаг амжилттай хүмүүс яахан зүгээр ойлгомжтой байгаа зү. Right? Тэгэхээр тэгэл манайхан бодоод үзэн гэсэн. Тэгэхээр өөрийнхөө ур чадварыг сайжруулах нь өөрийнхөө зүгээс хийх юмнуудыг та тултал нь хийх хэрэгтэй болчих жоох байхгүй. Нэгсэндээ. Тултал нэг өөрөө үн цэнтэй хүн буюу тэр орлогыг олж чадах хэмжээний үн цэнтэй хүн бас болох хэрэгтэй болчих жоох байхгүй та нэгсэндээ. Энэ 3 дугаар зүйл байлаа гэж байгаа. За 4 дугаар миний энэ номноос авсан амар том lesson гэхдээ энийг та бид нар бол шууд өнөөдөртөө ашиглаж чадахгүй. Ягаад тэгэхээр мөнгөөрөө мөнгө бол мөнгийг та хүүхэд гэж харах юм бол ингэж ярьж байгаа. Мөнгийг хүүхэд гэж хар. Тэр мөнгийг хүүхэд гэж хараа тэр хүүхдүүдийг өөрийнхөө төлөө ажилуул. Тэр хүүхдүүдийн хүүхдүүдийг хүртэл өөрийнхөө төлөө ажилуул гэж ярьж байгаа байхгүй. Тэгж ингэж одоо тайлбарлаж одоо зүгээр зүүрлж байгаа гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр та ямар нэгэн бай хизээч actively та мөнгө олж байгаа болвол ерөөхдөө яах одоо боломжгүй байдаг л гэдэг юм ярьж байгаа. Юу юм та зөвхөн ажиллаж байхад таны орлого руу мөнгө орж ирдэг байвал энэ бол ерөөсөө тийм таныг хөрөнгөтөн болгох хэмжээний тийм амар хөрөнгөтөн болгох хэмжээний юм бол хэцүү байдаг. Тэгэхээр энэ бол одоо мөнгөөрөө яг энийг би хамгийн сүүлд нь оруулж байгаа хамгийн гүндгий гэж ярьж байгаа гэхээр уусаа ойлгомжтой байгаас тэ. Хөрөнгө оруулалт гэсэн зүг крипто янз бүрийн байдлаар яаж хийж агаад та мөнгөөрөө орлого худалдаж авах тийм процесс руу орохгүй л болвол насан туршдаа яг ажилланаа л гэдэг концепт ярьж байгаа. Гэхдээ ажилланаа гэдэг нь юу юм бэ? Би огт ажиллахаа болоод далайн ирээд хэвтэх гэдэг утгаар биш. Та ажиллаж иж болно. Гэхдээ та ажиллаж байгаас нь давхар таны орлого чинь дахиад орлого олж имаар биш үү? Тэ? Тэгэхээр тийм концепцийг ярьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол өнөөдрийн сэдв бас яг хитрхийн ингээд яага явж байгаа гэж би бодож байна. Одоо гүнзгийрээ явж байгаа гэж бодож байна. Тэгэхдээ үндсэн концепц нь ерөөсөө юу вэ гэхээр 10% хадгална. Та хадгалсан 10%-аараа боломж гарч ирэхэд хөрөнгө оруулалтууд хийгээд юм ярьж байгаа. Тэр нь ямар нэгэн байдлаар одоо чи биткойн байд юм уу, хувьцаа байд юм уу те? Одоо хамгийн энгийн жишээ өөр гүнзгий одоо ямар жишээнд байж болох юм те? Магадгүй цаг авдаг ч юм уу. Одоо гих мэтчлэн зүгээр. Тиймэрхүү зүйлүүд ер нь байдгаа гэдэг чинь. Энийг ерөөхдөө энд гүнзгий сэдвүүчээс өнөөдөртөө бол ингээд орхичих. Тэгэхээр ямар ч энэ бол миний хувь зүгээр хамгийн надад орсон дөрвөн тийм концепт байлаа. За тэг өнөөдрийн бичлэг ямар ч зэн хүрээд дуусгая. Тань ямар нэгэн байдлаар хэрэгтэй байсан гэж бодож байна. Та хамгийн хэрэгтэй байсан концепцоо комментд бичээд яагаад гэдгийг бичээд энэ бичлэг хэрэг таалагдсан бол коммент дээр бичээд тэгээ subscribe дараад тэгээд бичлэгээ цаг алдахгүй үлсхий өсчвөл хонхоо дагаад хүлээж агаараа. Тэгээд түрүүний биелсэн та анхан шатны орлого олгож байгаа хүмүүс доор линкээр ороод үнгүү library, үнгүү номын сан дээр оршоод мэдээлэл авч болно. Тэгээд дижитал бүтээгдэхүүн гаргах хүмүүс байвал миний Instagram хаяг руу 2 гэж бичээд тэгээд бас дижитал бүтээгдэхүүн гаргах хөтөлбөрийн мэдээлэл авч болж байгаа шүү. За тэгээд ямар ч энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.